За сайн байцгаана уу? iOS 26.5.1 апдейт бол гарсан. За энэхүү апдейт нь гарахтаа болохоор үйлдлийн системийн хэмжээ нь 12 ГБ-тайгаар бол гарсан. За энэхүү апдейт нь бол мэдээж хэрэг бүх iOS 26 суусан одоо гар утснууд дээр бол гараагүй. Зөвхөн iPhone 17-гийн загварууд дээр болон iPhone Air дээр бол гарсан. iPhone 17e, энгийн iPhone 17, за тэгээд iPhone Air, iPhone 17 Pro Max, iPhone 17 Pro гих гар утснууд дээр зөвхөн бол гарсан. За яагаад зөвхөн энэ утснууд дээр гарсан бэ гэхээр зарим нэг репортууд эдгээр гар утснуудаас за батарейны түвшин тэг юм уу эсвэл тэгтэй ойрхон байхад гар утсаа кабелаар цэнэглэхээр цэнийг орохгүй байна гэсэн одоо асуудлууд үүссэн учраас энэхүү апдейт маань бол гарсан байна. За үйлдлийн системийн код нь болохоор 23F81-тэйгээр бол гарсан. За хэдүүлээ ингээд Apple-ийн вебсайт руу ороод iOS 26.5.1 дээр өөр юу байна гэдгийг харах юм бол ерөөсөө тийм зүйл байхгүй. Ерөөсөө ганцхан бол засалт бол байгаа. iPhone Air 17-гийн загварууд дээр батарей маань тэг болон тэгвэвтэй өөр байхад кабелаар цэнэглээд ерөөсөө цэнийг орохгүй байгаа бол асуудал бол үүссэн. За тэгээд ямар ч энэ засалтыг бол зассан апдейт бол гарсан. За тэгээд хэрвээ мэдээлэл аюулгүй байдал талаасаа бас хоёр зэгтэй апдейт учраас одоо код нэвтрэл орсон байж магадгүй гэж бол одоо бас орж шалгасан боловч iOS 26.5.1 дээр бол тэрийг бол одоо Apple-ийн зүгээс бол дурдааг байсан. Тэгэхээр ер нь бол ойлгох юм бол энэхүү хоёр зэгтэй апдейт нь зөвхөн бол одоо ерөөсөө bug fix буюу одоо багны засалтал орсон гэж бол ойлгохоор байна. За тэгээд үзэгчнэр дундаас iPhone 17-гийн загварууд бол iPhone Air-ийг хэрвээ та нар барьдаг бол энэхүү iOS 26.5.1 дээр ажиллагаа болон батарейн дээр хэр байна вэ гэдгийг бол одоо коммент дээр бичиж бол хуваалцаарай. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээд би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. За дараагийн гарах үйлдлийн системүүдийн хувьд болохоор яг юу болж байна вэ гэхээр за үндсэн үйлдлийн систем маань дараагийн гарах хоёр зэгтэй буюу iOS 26.5.2 апдейт бол гарна гэдэг бол одоо мэдээнүүд бол яваад байгаа. За хөгжүүлэлтийн шатны үйлдлийн системийн хувьд болохоор iOS 26.6 Developer Beta 2 дээрээ бол явж байгаа. За тэгэхээр ер нь бол ойролцоогоор 3-аас 4-7 хоногийн дараа iOS 26.6 гээд iOS одоо 26-гийн маань хамгийн том одоо нэг зэгтэй апдейт бол одоо гарах нэ. За iOS 27-гийн одоо хөгжүүлэлтийн шатны үйлдлийн систем маань болохоор мэдээж хэрэг дөнгөж бол Developer Beta 1 дээрээ бол явж байгаа. За тэгээд ойролцоогоор 7 хоногийн дараа iOS 27.0 маань Developer Beta 2 нь бол одоо гарна гэж байна. За тэгээд эцсийн байдлаар энэхүү одоо апдейт руу хийх нь зөв юм уу буруу юм уу гэдэл асууж байгаа. За мэдээж хэрэг тус маань тэг болон тэг хувьтай ойролцоо байхад кабелаар цэнэглэхэд асуудал хэрвээ үүсэж байгаа одоо iPhone 17-гийн болон iPhone Air-ийн хэрэглэгчнэр байх юм бол энэ л бол апдейт хийх нь бол зөв. За тэгээд би интернет дээр ер нь нэлээд репортуудыг хайх гэж үзсэн. Тэгээд ямар ч байсан iPhone 17e-гээс бусад репорт нь бол олдсон. Тэгээд ерөөсө бүх iPhone 17 Pro Max ч нэ Pro ч нэ iPhone Air ч нэ ингийн 17 ч нэ ерөөсө батарейны өмнөх үйлдлийн системтэйгээ харьцуулахад энэхүү iOS 26.5.1 үйлдлийн систем нь бол батарейны хувьд бол одоо маш муу болсон. За бас нэг сони юм болоод байгаа нь юу вэ гэхээр за ямар ч байсан Википедиагийн энэ пэйжийг хөтэлдэг юм бол iOS 17 бол хөтлөхөө бол одоо мартсан байгаа 24 оны 11 сараас хойш. За Apple-ийн вебсайт руу орох юм бол хамгийн сүүлд гарсан iOS 17-гийн апдейт бол за би бол бичлэгэн дээр бол яг өмнө л дурсан iOS 17.7 апдейтыг бол 25 оны 9 сард бол би энэ апдейтыг бол ярьсан. За тэгэнгүү бас нэг сони юм болоод байгаа нь юу гэхээр за яг iSoftware Updates гэдэг Twitter дээр нэлээд чанартай пэйж бол байдаг. Энэ пэйж бол iOS 17.7.11 апдейт гарсан гэж байгаа. За энэ бол яалчгүй л үнэн гэсэн үг. За тэгэнгүүт Apple-ийн аль бисний пэйж руу оронгод ерөөсөө тийм бол апдейт бол байхгүй байгаа. Тэгээд яг энэ яг iOS-ийн апдейтыг яриад инөө эсвэл iPad OS-ийн апдейт инөө гэж бодоод оронгууд iPad OS-ийн 17-гийн апдейт руу оронгууд яг энэхүү апдейт бол харагдаж байгаа. За тэгээд бүр яг цэг 10, цэг 9 гээд яг бүх апдейт нь бол байгаа. iOS дээр болохоор цэг 2-оос цэг 6-гийн хоорондох нь бол байхгүй. Тэгээд iPad OS руу оронгууд яг бүгд бол харагдаад байгаа. Тэр миний бодож байгаагаар яг iOS-ийн 17-гийн апдейтыг iPad OS-ийн апдейттэй цуг гаргаад нэг үйлдлийн системийн кодтой гаргachиж магадгүй. Эсвэл манай хүн бол үнэхээр андуураад яг тусдаа iOS явж байгаа гэдэг бол хэлээд байгаа. Тэгээд яг энэ iOS 17-гийн нөхцөл байдлыг харангууд ер нь бол ингэ бүгдэн дээр нь юм зөрүүтэй мэдээлэл бол яваад байгаа. Тэгээд энийг би яг эцсийн байдлаар аль биесээр яг өөрийнхөө YouTube дээр iOS 17-ийн үйлдлийн системийн плейлист донд яаж дистраалаар оруулах тал дээр бол би бол ямар ч байсан яг Apple-ийн аль биесний iOS 17-гийн апдейтний нүүрэн дээрээс ямар ч холбогдуулж бол iOS 17-ийн
бичлэгүүдийг бол одоо оруулж байгаа. За өнгөрсөн хавар Dark Sword-тай холбоотой мэдээлэл аюулгүй байдлын маш том асуудал гарсныг бол та нар бол мэдж байгаа. Google-ийн зүгээс олоод тэрхүү репортыг бол хийж ийсэн. Алиманд нь ямар зүйл болоод байгаа вэ гэхээр энэхүү Dark Sword-ыг ашиглаад iOS үйлдвэрлэлийн системийг ер нь бол одоо хагас jailbreak бол одоо гарсан байгаа. За тэр нь яг юу гэхээр энэхүү Twitter дээрээс хэдүүлээ харах юм бол одоо хөгжүүлэгч гэж л одоо нэрлэе. Хөгжүүлэгч маань home screen болон одоо доотлогын dock дээр хүснэрийн аппликейшнуудыг одоо олон тоогоор байрлуулах, одоо анимашны одоо замир нэг твикүүдийг гаргасан. Тэгээд миний GitHub руу ороод суулгаад одоо энэхүү одоо хагас jailbreak-ийг бол ашиглаж болно шүү гэж бол одоо пост гарсан байсан. За тэгээд энийхэн GitHub руу ингээд ороод харах юм бол ер нь бол нарийн холбогдолтой бүх зүйлс нь байгаа. Тэгээд ерөнхийдөө яг энэхүү төслийн маань одоо нэршлэл болохоор одоо бидний 10 жилдээ мэдэх Цяны нэршилтэйгээр бол одоо явж байгаа юм байна. За тэгээд ямар ч суулгын хөлийн нэр айл нэгийг бол татаад суулгаж болно. Тэгээд нарийн гүйлэн системүүдтэй талаас нь яг юу юм дээр ажиллах вэ? Ямар төхөөрөмжөөр ажиллах вэ гэдэг нийтлэлээ харах юм бол iOS iPad OS-ийн 17.0-оос 18.7-ны хооронд, за мөн iOS iPad OS-ийн 26.0-оос 26.01-ийн хооронд бол ажиллана. Харин ажиллахгүй төхөөрөмжүүд нь болохоор R9 болон M5 чиптэй iPad-ууд болохоор энэ одоо хагас jailbreak гэж ойлгож байгаа зүйлийг бол суулгах бол боломжгүй. За тэгээд нэмэлтээр ямар одоо tweak-уудыг суулгаж болох нь бол энэ дэр бол дараалалаараа бол байсан. Тэгээд энэхүү хагас jailbreak-ийг гаргахад ямар одоо хүмүүс бас тусалцаа үзүүлсний нэмэлтээр нь бол энэ доор нь бол дурдсан байсан. За Twitter дээр бас нэг корона гэдэг зүйл яваадсан. Энэ нь бол бас арай тустай юм шиг байгаа. Энэ коронаг юу нэгэ ажилуулад суулгачих юм бол jailbreak маягийн системийг эвдээд нэг хүссэн одоо цагныхаа хэсэг зүйлийг бол суулгаж байгаа зүйл бол явж исэн. Тэгээд бас нэг өөр одоо саяны Cyanide-тай холбоотой 1037 за тэгээд 1113 гээд янз бүрийн апдейттай холбоотой зүйлсүүд нь бол яадсан. За тэгээ ямар ч хэсэн эцсийн байдлаар дүгнэлт байдлаар хэлэхэд full jailbreak бол биш, аль биесний jailbreak бол биш. iOS 14.8 болон iOS 14.8-ыг дээр бол гарсан. Тэрнээс хойш ер нь iOS 15 үйлдвэрлэлийн системээс ахуулаад iOS 16, iOS 17, iOS 18, iOS 26, iOS 27 үйлдвэрлэлийн системүүд дээр full jailbreak бол ерөөсөө бол гарахаа болсон. Үүнийгээ дагаад ч одоо жил болгоны гарч ирж байгаа үйлдвэрлэлийн системүүд маань jailbreak-ийн шаардлагагүй маш олон гоё шинэ функцүүдийг бол нэмж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг jailbreak үетэй харьцуулах юм бол мэдээж хэрэг тэнгэр газар шиг бол хэвээрээ. Тэгээ full jailbreak гарахгүй байгаа учраас ямар нэгэн байдлаар арга заасан юм хагас jailbreak эсвэл бүр хагасын хагас jailbreak. За ерөнхийд нь хэлэх юм бол нэм mini jailbreak маягийн зүйлсүүд бол маш олноороо бол гарч байгаа. Тэр нь бол нэг сонирхолтой бол надад бол санагддаггүй. Тийм учраас заавар маягаар яг үйлдвэрлэлийн системээ энэхүү жижиг сажиг твикүүдийг суулгах бол заавар бичлэг бол миний YouTube сувг дээр бол ордгоо. Тэгээд маш олон жилийн турш full jailbreak гарах гэсэн найдлага бол байсан. Тэгээд ер нь бол энэ бол баг худлаа болж байгаа шиг байна. Тэгээд ямар ч байсан сонирхуулах үүднээс ямар ч энэхүү Cyanide гэдэг одоо хагас jailbreak бол ямар ч сан гарсан юм байна. Тэгээд full jailbreak биш учраас бол сонирхол бол татаагүй. За тэгээд бичлэг үзсэн хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.